За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За манай гэр бүлийн нойллыг бас ингэ сонирхуулъя гэж бодоод. За тэр нь бол ерөнхийдөө зөвхөн хэрэглэнээсээ урамшиллыг мөнгөөр авдаг гэдгийг та бүхэнд бас тавьчихсан. Бодитойгоор хэлье гэж бодоод аваад ирлээ. За энэ бол манай хоёр охины эмзэг мэдрэмтгий ясанд хэрэглэдэг шингэн савн байж байна. За энэ бол манай нөхөр бит хоёрын хэрэглэдэг нойлдоо байнга өглөө орой болго хэрэглэдэг шингэн савн хөөсөн савн байж байна. Зайлшгүй хүний амьдралд хэрэгцээтэй зүйлүүд. За ингээд хүүхдийн сүдний соож, зайшин ингээд явах бол манай нөхөр бит хоёрын сүдний соож тий зайлшгүй амьдралд хэрэгтэй. За манай гэр бол онцгойлон пропилес буюу зүгийн жилэтэй шүдний ог бол гэр бүлээрээ 5-6 жил хэрэгжилж байна. Хоёр охин маань ерөөдөө төрснөөс хойш мэдээлэл ороод шүдэ угааж ирснээс хойш тэмэгийн сүдний соож, тэмэгийн яг байн ог угааж иргэлсэн. Одоо хүртэл ганц шүдэнд хорхоотойгүй шүдний өмлөг ороод үзүүлэхэд ямар ч асуудалгүй шүдний даатгалтай хэрнээ шүдэ нэг шүдэ эмчлүүлж үзээгүй. Одоо нэг нь 9 настай, нэг нь 7 настай ингээд байж байгаа. Магадгүй би сайн ээж биштэй биш. Тэгэхээр шүдийг нь маш сайн угаалгадаг. Тэгвэл солонгос шүд маш үнэтэй учраас энэ тэмэгийн шүдний огийн бас гавьяа юм болов уу гэж боддгийн. За тэгээд ийшлээд ингээд харах юм бол за энд ингээд та бүхэн харах юм бол нойлын цаас байж байна. Нойлын цаас ч гэсэн этамигийн нойлын цаас. Этамигийн нойлын цаас маш зузаан 2-3 удаа давхарладаг бол этамигийн нойлын цаасыг зөвхөн нэг л давхарлахад хангалттай маш зузаан. Ямар ч удаа хаашил өгдөг хүмүүс ялангуяа одоо бүргэх тийм асуудал байдаггүй. За ингээд шүдний сойснууд бол ингээд байлгаж идэг. За ингээд энд бол ингээд яг одоо биеийн шингэн савн за эмэгтэйчүүдийн одоо тий эмэгтэйчүүдийн шингэн савн бактери устгагчтай эмзэг мэдрэмтгий арсны шингэн савн зайлшгүй хэрэгцээтэй зүйл. За энэ бол шил тойлыг арчдаг одоо маш сайн. За манайх бол сая нүүж орж ирээд энүүгээр бол бүхэл шил тойл бохроо бүгдийг нь арилгалаа. Бүгдийг нь энийгээр хэрэглэлээ. Галтойгоо шил тойл одоо тоос өөхтэй халтар болгоны маш сайн арилгадаг. За тэгээд дээрэс нь энгийн бохирдол арилгадаг ийм шампунь ангиж өгөөч. Манай хоёр охин маань одоо том болсон учраас яг энгийн бохирдол арилгадаг шампуныг бол өдөр тутамд миний хувьд хэрэглүүлжтэй. За дээрэс нь миний хувьд манай нөхөртөйгөө хамтдаа хоёр охинтой хуухны хөвшрэлтийн эсрэг уналтыг зогсоох үйлчилгээтэй найрлагатай шампуныг хэрэглэдэг. За завсраны шампуныг хэрэглэнгээр завсраар нь бас 7 хоногт 2 удаа энэ энгийн бохирдол арилгадаг одоо шампуныг бас завсар нь ингээд давхар хэрэглэж өгдөг байгаа. За энэ бол зайлшгүй гэр бүл хэрэгцээтэй зүйлүүд байгаа юм. За энэ бол манай хоёр охины бие угаадаг биеийн толгойн жугаач нь бас ингээд биеийн жугаач нь за сүүлийн үед том болсон учраас манай хоёр охин амжуулагчтай энгийн хербай энэ шампуныг хэрэглээд энийг зөвхөн биеийг нь угаадаг болсон байгаа. За ингээд доошлоод харах юм бол энд ингээд эрэгтэй хүний бие болон үсээ хамтд нь угаах одоо all in on гэсэн wash гэсэн энэ маш зүгээр байдаг. За энэ бол ерөнхийдөө миний хувьд болохоор зэрэг үснийг жоохон ингээд будалттай ч юм уу тэр үе жоохон хатуураад жоохон ширүүн болох үед ингээд хэрэгэлдэг. Уурга гэсэн үг ерөнхийдөө тритмент буюу үсэнд одоо дутагдaltaй байгаа будалт хиймээс игээд хатуурсан байгаа усанд уурга хичээлийг энүүгээр нөхөж өгдөг. Энүүгээр угаасны дараа үс маань торох шиг намирдаг бас ингээд байж идэг. Ер нь бол зайлшгүй хэрэгтэй. За энэ бол одоо гар авиутгах гэж байна. Этэмэж ер нь байхгүй юм бол байхгүй. Яг бол энгийн дэлгүүрээс ороод би үйлчлүүлэх юм бол надад тийм ээ мөнгө хамшууллаар одоо бонусыг олгодгоо. Этэмигаас эко бүтээгдэхүүнийг яг одоо адилхан ер нь бол адилхан үнэтэй чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр мөнгө хамшууллаар надад хурамшууллыг олгодог учраас зөвхөн бааны өрөө мэлэхэд ийм. За ийшлээд ингээд харах юм бол нойлын бэлэмэн ч гэсэндээ этамигийн бэлээ. Дээрэс нь этамигийн бэлэмэн ямар ч үнэр байдаггүй. Одоо нэг эрзэний бэлээ ихээр гараас үнэр үнэртэй байдаг шүү дээ тий. За тэгвэл этамигийн бэлээ ямар ч үнэр үнэртүүлдэггүй. За нэг иймэрхүү байна да манай нойлын өрөө. Тэгээд хэрэглээгээ тийм ээ ашигтай хэрэглээ болоод хэрэглээгээ бас орлого болгож авах бас нэг боломж юм болов уу гэдэг үүднээс та бүхэн тавьж хуваалцлаа. За ингээд галтгой хэсэг рүү давчхан хэрэглэдэг юм руу ороод ирэх юм бол ингээд манай пери байж энэ өдөр тутамдаа хэрэглэдэг. За энэ пери бол номер нь бол 1 номерын пери байгаа. 1 номертай байдаг пери маань болохоор зэрэг ногоо жимсгний хүртэл угаах зорилготой байдаг. За дээрэс нь салфетаг тийм ээ хэрэглэдэггүй хүн гэж байхгүй. Маш гоё ингээд бөрөгдөггүй маш сайн одоо чанартай юм салфетаг өдөр тутамдаа ингээд хэрэглэдэг салфетыг. За манайх ингээд энэ одоо цуу тийм ээ цуугаа хүртэл ингээд этамигийн дэлгүүрээс ингээд авдаг байгаа. За
тэгээ ер нь бол бүх зүйл. За тэгээ ийшээ ингээд харах юм бол хариулын 5-ыг тоогоо гээд за дээрэс нь энийг тавьчих ингээд харах юм бол тий витамигийн өдөр тутамдаа хэрэглэдэг ингээд одоо галтгооны зориултын ингээд сальпитик хүртэл маш сайн чанартай байдаг хэрэглээд үзэх юм бол та нар ширхэг нь за энэ мэтчлэн ерөөсөө галтгоо 0 гэх мэт бүх зүйл маань витамигийн зүгээр өдөр тутамдаа хэрэглэдэг зайлшгүй хэрэгцээтэй ийм одоо зүйл жишээ нь гэх юм бол тийм үнэтэй биш. Тэрэл гэх юм бол 7,000 воноор ирдэг. 7,000 воноор 1 литртэй гэдэг чинь хангалттай шүү дээ тийм ээ. Усанд найруулахгүй бага хэмжээгээр аваад ингээд өөрийнхөө хэрэгцээгээр ингээд хэрэглэж болдог байгаа. За энд бол хүн болгоны өдөрт хэрэгэлдэг кофе байж. За аяга маань хүртэл витамигийн одоо цаас аяга хэрэгэлдэг. Яагаад гэвэл надад витамин өөрөө бонусаа мөнгөөр урамшуулаар буцаа авдаг учраас. За дээрэс нь дашрамт хэлэхэд витамигийн кофе бол арабика үрийн хамгийн сайн чанарын үрийн кофе байдаг. Ялангуяа одоо тий Монголд байгаа манай хүмүүс маань солонгосын тэр шар кофег аягүй хэрэгэлдэг юм билэ. Ядаж кофе хэрэглэсэн ч гэсэндээ арабикагийн сайн үрийн тийм ээ бас өндөр чанарын баталгаатай бас бага хортой кофег бас хэрэглэл зүгээр юм болоо гэж бодож байна. 200 ширхэгтэй нь болохоор 33,100 воноор витамигийн сайтан дээр ингээд зарагдж яадаг. За Монгол сайтан дээр жишгээр савлагдсан хүртэл байж идэг штэ. За тэгээ та бүхэнд хэлэхэд хэрэглээгээ тийм ээ орлого олгож аваарай. Дээрээс нь хэрэгцээтэй үедээ л авдаг. Заавал одоо тийм ээ хэрэгцээгүй байх үедээ авах тийм юу байдаггүй байгаа штэ. За ийм учраас би витамиг сонгож өөрийнхөө зайлшгүй хэрэгцээтэй гэр бүлийн хэрэгцээнд одоо хэрэгэлдэг дээ. За ингээд угаалгын одоо синтакс буюу угаалга руугаа ингээд товчхон ороод ирлээ. Галтар балкон дээр байдаг болохоор жоохон заван байгаа манай балкон. За энэ болохоор зэрэг шингэн угаалганууд энэ удаад манайх төрөл бүрээр навч хэрэгэлдэг учраас энэ бол зүгээр шингэн усан угаалганууд маш гоё үнэтэй зөөлөн үнэтэй тийм хурц үнэр байхгүй. Яг бол эко гэдгээрээ маш зөөлөн үнэтэй байдаг. Тэгээ маш бага ордог. Тэгээ миний хувьд болохоор сая дөнгөж ингээд 2.1 литртэй. За ер нь бол энэ халбаар нэг хийгээд за жоохон арай жоохон нэг ахиу хувц угаалгах юм бол энэ халбаараа 2 хийгээд угаахад хувцсыг аягүй гоё өнгө оруулдаг. Хамгийн гол нь зөөлөн байдаг. Хувц маань тийм амар хатуу биш байдаг. За тэгээд шаардлагатай нөхцөлд хувцсны өнгө жоохон алдагдчихлаа тий. Цагаан хувцсыг жоохон цайруулах хэрэгтэй байна. Хар хувцсыг гэсэн өнгөний жоохон тодруулах хэрэгтэй байна гэх юм бол яг энэ угаалгыг би хамгийн сүүл сая ингээд шавхаад хийчихлээ. Энийг ингээд нэг аваа тавьчихсан байхад ер нь зүгээр байдаг. Яг шаардлагатай үедээ нэг одоо халбыг хийгээд угаалгад цайруулагч өнгөийг тодруулах хувцсны өнгөийг тодруулах үйлчлэгтэй юм. Угаалга энэ нэг үнэтэй биш юу? Энэ одоо хэдийн 1.2 кг-тай 9,000 байна. 9,000 воноор зарагддаг. За энэ маань болохоор зэрэг биний хувьд болохоор ингээд запаснууд ингээд авчдаг. Запаснууд нь 8,500 байна нэг нь. Нэг авахтаа 2 утгаар нь авчдаг. За ер нь хүүхдийн хувцсыг бол ерөнхийдөө энэ нэг зайлагч нь бас манай зайлагч бас манай хэрэглэгчдэд маш нэг хэрэглэгчдэд маш их таалагддаг. Өөрөөр зайлагчийг авдаг байгаа. Зайлагч маань зөөлөн ялангуяа одоо харшилтай хүмүүс хүртэлтэй хамгийн тохиромжтой ямар ч харшлыг хөдөлгөж эко шанаалтаагаараа бас гоё зөөлөн юм нэртэй хувцсыг хүүхдийн хувцсыг зөөлөн болоод өдөр тутамдаа бид нөр өөрсдөө шигсэн хэрэглэх тохиромжтой ийм угаалгын шингэнүүд байдаг. Баах угаалгын шингэн угаалгын та бүхэн өөрсдийнхөө юунаас одоо сонирхлоос тийм ээ шалтгаалаад ингээд аваад хэрэглэж боломжтой байдаг шүү. За ингээд энэ хэсэг бол манай ингээд яг одоо нэг кошл одоо яг ингээд том зургт мөхтэй үзээд суудаг энэ өрөө байж байна. За энд юу байгаа вэ гэхээр зэрэг мэдээж айл болгонд за манайх ч одоо мама шинэ мама одоо гэр бүл нэмгэж байгаа учраас зайлшгүй одоо өвлийн нөхцөлд бол энэ өстэй айгүй хэрэгтэй. Хүүхдийн ам хамар хураашаад ялангуяа солонгост одоо нэг шалнаасаа халдах учраас маш их хураашилт байдаг. Хураашилтаас болоод хүүхдийн нүүрэн дээр юм гарах ч юм уу, үү гарах ч юм уу тиймэрхүү тохиолдол байдаг. Манай том маань энийг аваагүй байхад ингээд нүүрэн дээр нь үү ингээд цагаан үү гараад байсан. Хураашилтаас болсон гэж хэлжсэн. Тэгээд ерөөхдөө бол энэ болохоор гэрийг одоо маш сайн усыг цэвэршүүлээд өөртөө ингээд зүгээр цэвэр ус хийж байгаа байхгүй юу? Ямар ч одоо зүгээр нэг крантны ус цэвэр ус хийж хахад энэ маань болохоор усыг маш сайн ингээд цэвэршүүлдэг юм байлээ. Усыг цэвэршүүлээд дотроо аягүй их ингээд одоо нэг усыг цэвэршүүлээд тийм цагаан бохирдлыг өөртөө ингээд шингээгээд авчихсан байдаг. Тийм учраас маш сайн ингээд хурдан цэвэрлээд дараад нь цэвэр ус хийж өгөх хэрэгтэй. Тэр хэмжээгээрээ одоо цэвэр одоо тийм ээ O2-оор тийм ээ цэвэр одоо тийм агаараар одоо гэрийн одоо чийгшлийг хангаж өгч ийн гэсэн үг байгаа. Тийм учраас хүүхдийн хамар ам битүүрэх тийм ээ хураашгүй хүүхдүүдийн хамар ам битүүрээд хэцүү байдаг шүү дээ. За тэгээд гэрийн одоо нөхцөлийг өдөр тутамд ингэ чийгшүүлж өгөх юм агаар чийгшүүлэгч маань бас витамин байдаг. За ийшээ ингэж яваад харах юм бол энэ маань болохоор зэрэг
агаар цэвэршүүлэгч. За тэр нь болохоор агаар чийгшүүлэгч, агаар цэвэршүүлэгч. За энэ цэвэршүүлэгт маань болохоор 4 янзын гэрлэр одоо манай дохио өгч идэг. Улаанаар ингээд агаар маш бохор байх юм бол улаан гэрэл насаад маш сайн агаарыг ингээд цэвэршүүлж өгдөг. Маш өндөр чанарын агаарыг маш сайн өндөр хүчтэйгээр цэвэршүүлж өгдөг юм байлээ. За энэ бол одоо ногоон нассан байна гэдэг нь агаарын одоо гэрийн одоо бохор агаар дунд зэрэг байна гэсэн. За ингээд цэнхрээр солигдоод ирэх юм бол гэрийн одоо агаарыг цэвэрхэн одоо хэмжээнд болгохтол нь бохирдлыг өөртөө авсан гэсэн үг юм. За жишээ нь хэм хүнжил гудас ингээд хураах ч юм уу те энэ үед айгүйх ингээд тоосонцор ингээд яад босдог. За дээрэс нь хөшөр мөшөр харих ч юм уу энэ үед энэ маань айгүй ингээд дуу гараад айгүй сайн сорж өгдөг. За тэр хэмжээгээрээ манай охинны нөгөө харшил нь хамран битүүрээд ингээд нөгөө тоосонцор айгүй хамрын ашиглаж айгүй мэдрэмтгий байдгийг штэ. Тэгээ энэ одоо агаар одоо тийм ээ гэрийн агаарыг одоо бохирдлыг шүүгч агаар цэвэршүүлэгчийг авснаас хойш манай охин чинь хамар нь бол яг үнэхээр битүүрхий бол байсан байгаа. Зайлшгүй одоо хэрэгцээтэй зүйлүүдийг та бүхэн бас тийм ээ гэрийн хэрэгцээг болгоод тийм ээ бас өөрийнхөө орлогыг болгоод авдаг байгаасай гэдэг үүднээс тийм ээ хизээж битгий ямар ч тийм ээ ашиггүй худалдаа авалт битгий хийж байгаарай. Таны хэрэгцээ өөрөө ингээд орлого болох боломжтой шүү гэдгийг бас хэлхийг хүссэн. Дээрэс нь Экамигийн бүх бараа бүтээгдэхүүнүүд үнэхээр чанарын өндөр түвшинд хангагдсан байдаг учраас бас ингээд өөртөө хэрэгцээтэй байгаа зүйлээ бас нэг тийм ээ аваад бас орлого болгоод авч үзээрэй гэж хэлмээр байна. За энд ингээд манай хүн нөгөө ингээд мартаад байдаг учраас нөгөө бэлтгэл явахыг мартаад байдаг учраас яг ингээд орныхон толгойн дээр ингээд тавиад өгчихсөн. Үний шингэн хөгш буюу энийг бол өдөр тутамдаа манай хүний бол хэрэгэлдэг зүйл байгаа. Ягаад бол хүнд ажил хийдэг учраас үний шингэн хөгш бол зайлшгүй хэрэгцээтэй. Энийг одоо 2-3 жил ерөнхийдөө бол байнгын хаяа ингээд алдаж онжсэн ч гэсэн те энийг кальцтай бол байнгын уудаг. За дээрэс нь одоо тийм эрэгтэйчүүдийн цэвэршилтийн одоо энэ 40 дөхөөд ирэхээр хүн дугаас эрэгтэй хүн цэвэршилт ингээд явагдаад эхэлдэг. Уур уцаартай болох ч юм уу ядрах юм уу тийм хамгийн гол нь цусаг төрөлт гэдэг юм хамгийн түрүүнд явагдаж эхэлдэг. Хүн хорхоодооны найрлагтай бисрикин гээд эрэгтэйчүүдийн одоо булчингаа үргэлж эрт хүчтэй байлгахын тулд одоо энэ хүн хорхоодооны найрлагтай ерөн цэвэршилт гэсэн цусыг төрүүлэхгүй дээрэс нь одоо нөгөө булчингаа алдаад гидсэн урагшаа гараад ирдэг штэ хүмүүс ерөнхийдөө тэр бол ерөнхийдөө эрэгтэйчүүдийн цэвэршилттэй бас ингээ холбоотой байдаг юм байлээ. За тэгээд энэ бэлтгэл хоёрыг бол ингээ өдөр тутамд байнга хэрэглүүлдэг байгаа хөрдөө. За энэгээр ингээд аялаад үзье. За энэгээр ингээд аялаад үзэх юм бол ерөөхдөө манай нөхний хэрэгэлдэг эрэгтэйчүүдийн одоо тос нь байж гин. За хаяада допын сетийг бас тоонрыг бас ингээд хэрэгэлдэг байгаа. За тэгээд хоёулаа бол хамтдаа бит хоёр бол энэ маск дөрөвтэй цэвэрлэгээний сетний маск энийг бол хамтдаа хэрэгэлдэг. За миний өдөр тутамдаа хэрэгэлдэг абсолют буюу хөвчлөлтийн эсрэг үйлчилгээтэй сет. За 24 каратын алтай маск. За кушон крем. За тэгэл косметикийн хүртэл тийм ээ косметикийн хүртэл Экамигийн ер нь бүх хэрэгцээ байна Экамигийн. За хөвөн хүртэл аюу гоё ингээд тийм ээ одоо дээр үед Оросын бор хөвөн гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгтээ тийм амин муухай хатуу ширхэгтэй биш маш зөөлөн чанарын ийм хөвөн. За тэгээд мейкапын одоо маш зөөлөн багстай одоо мейкап хийдэг төрөл бүрийн одоо үйлчилгээтэй багснууд ингээд ерөнхийдөө бүх төрлийн хэрэгцээтэй эмэгтэй хүний хэрэгцээтэй бүх зүйлүүдийг ер нь бол ингээд Экамигаас хангацдаг да. За яг миний ажлын ширээний энэ хэсэгт бол одоо ингээд энэ омега 3 байж гин. За маш түргэн үйлчилгээтэй омега 3 бас манад ингээд байж идэг. За энэ омега 3 маань болохоор зэрэг альтижи гээд арай хурдан үйлчилгээтэй юм омега 3-ыг манай хүн бит хоёулаа хамтдаа зөрнөдөө. За энэ омега 3-ыг ерөөхдөө бол оройн цагаар бол хамгийн үр дүнтэй байдаг байгаа. За энэ болохоор зэрэг ашигт бактери. Энэ ашигт бактери болохоор зэрэг 10 тэрбумаар савлагц ашигт бактерийг манай нөхөр бит хоёр өдөр тутамдаа ингээд хэрэгэлдэг. За тэгээд энэ бол одоо нөгөө компьютер тий их хардаг утас их хардаг хүмүүс нүдний хамгаалалтын одоо нүдний эдээсийг хамгаалж өгдөг одоо нүдний витамин байж гин. За тэгэхээр манай хүн бас энэ нөгөө тархинаас сангам сайжруулах энэ бэлгэмлийг бас ингээд уудаг. За манай хүн бит хоёр хамтдаа одоо энэ манай кальцийг бол ерөөсө тасралтгүй уудаг. Манай хүн бол эмэгтэй хүн шиг уудаг. Миний хувьд ч гэсэндээ жирэмсэн учраас үргэлж хүүхдийнхаа ясны бэхжилтэнд зориулаад уудаг. За энэ кальцны одоо давуу тал нь гэх юм бол кальц зөвхөн ороогүй магний, витамин D, витамин К гэд ийм гурван үйлчилгээтэй витамин гэдгээрээ давуу талтай. Тус нь авах шаардлагагүй. Ерөөсө 22800-аар энийг авч бүтэн 3 сарын хэрэглээгээ таны тийм ээ кальцийн шимэгдэлтийг маш хурдан дэмжиж өгөх үйлчилгээтэй бүх хавсарсан найрлагатай кальц мэн байж гин. За коллаген хүртэл байдаг. Одоохондоо коллаген бол хэрэглэхээ би зогсооцсон байгаа жирэмсэн учраас за өдөр тутамдаа хэрэглэж байгаа зүйл мань хэм бол хим уян бол байнга хэрэглэж байгаа. Хим уяныг яагаад хэрэглэх ёстой вэ? Тэгэхээр хим уян маань болохоор зэрэг өөрөө тархлааг аягүй сайн дэмжиж өгөөд за би жоохон хамрын ашигтай учраас хашлын урвалыг маш сайн дарамгуулж өгдөг. За ялангуяа арсны ашигтай, хамрын ашигтай хүмүүс бол хим уяныг уух хэрэгтэй. Би энийг бол 6 сартаагаас гэхдээ эхний эдийн сар дээр бол уугаагүй. 6 сартаагаас эхлээд энийг ууж эхэлсэн байгаа. За энэ бол зүгээр манай бүтээгдэхүүн биш нөгөө хүн өгсөн учраас яг ямар ч байсан юм нөхрөөгөө уугаа дуусгачих уухгүй л ингэж байгаалаа хүн өгсөн учраас ямар ч гэсэн ууж байгаа. За ийшээ ингэж яах юм бол бас ингэ дандаа хэрэгэлдэг зүйлүүд мэн байж
чинь. За би чинь нөгөө бэбидээ зориулаад ингээд маш гоё одоо энэ төмрийн бэлтгэлийг бол одоо төмрийн бэлтгэлд ямар ч төмөр хамтагддаггүй. Дээрэс нь одоо нөгөө өхрийн нүдний гоё юм найрлагатай өдөрт нэгийг ууснаар дамжуулаад өөрийнхөө төмрийг бас ингээд хангах боломжтой. Ялангуяа толгой нэрээд цус хөлтэй хүмүүс бол энийг өдрийн 2-оор уухад маш хурдан хугацаанд үр дүнгээ үүсдэг. За витамин С-г бол миний хувьд болохоор манай гэр бүл манай нөхөр бит хоёр хоёулаа хэрэглэдэг. 2000 та витамин С-г бол өдөрт нэг уутыг ингээд хэрэглэдэг. 2000 та витамин С маань 28100 илүү тийм ээ. Тэгээд бүхэлдэн 3 сарын хэрэглээ. За төмрийн бэлтгэл ч гэсэндээ яг одоо 60 энэ ширхэгтэй гэдэг чинь 2 сарын хэрэглээ юм байна шүү тий. За ингээд хоол шингэц муутай үед энэ бол байнга байж идэг. Одоо бүхэл хоол идчихэж юм уу, тос өөхтэй хоол идчихэж юм уу тийм ээ. Ялангуяа одоо нөгөө нэг чэжан гэдэг чинь нөгөө юу штэ. Нөгөө нойр булчирхааны үйл ажиллагаа хоол шингэц одоо муудчихсан. Нойр булчирхаа инсулин ялгаруулах хоол одоо шатах үйл явцаа хийж өгч чадахгүй байх нөхцөл зөвхөн тэрийг орлуулах үүднээс хоолыг задалдаг юм одоо хоол шингээгч юм бэлтгэл байдаг. Энэ бол 16,000 воноор Витамигийн сайтн дээр 30 ширхэгтэй зарагддаг. За энийг бол зүгээр өдөр тутамдаа бүхэл хоол жоохон дотор жоохон хоол шингэх байна гэх үед хэрэгэлдэг байгаа. За ингээд миний хувьд болохоор зэрэг ингээд хемоэмиг бол ер нь бол 6 сартаас ахуулаад байнга ууж хэрэглэж байгаа. Ягаад гэвэл ядрахгүй эрч хүчтэй байж байгаа төрх юм бол хурдан тэнхрэх учраас тэгээд ч гэсэн энэ маань болохоор нөгөө эмэгтэйчүүдэд бас сайн учраас ердөө буруудах зүйл байхгүй. Тийм учраас хемоэмиг бол ингээд өдөр тутамдаа хэрэглэдэг. За тэгээд хемоэмиг уухтаа ингээд бүлийн халуун усанд ингээд яг ийм хэмжээтэй усанд ингээд найруулад уух юм бол илүү үр дүнтэй байдаг. Нэг уутыг өдөрт 2 уутыг уух ёстой. Тэгээ нэг уутыг нь халуун усанд ингээд найруулад уух юм бол айгүй үр дүнтэй байдаг байгаа. За тэгээ бүгдээр өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Энэ бичлэгийг заавал та бүхэн дуустал нь үзээрэй. Тэгээд өөртөө хэрэгцээтэй байгаа витамин дээр юу юу байдгийг гэдгийг бас нэг ингээд тийм ээ товчхон тал хэрэгэлдэг хэсэгхэн зүйлүүдээр та бүхэнд бичлэг болгоод орууллаа.